Тэгвэл бүри болон пүри гэдэг энэ нь болохоор одоо хоёрдугаар утганд байгаа. За но ёсо штэ рүү ёсо буюу ямар нэгэн юмны байдлыг нь хэлэх үед хэрэглэгддэг. Ямар нэг зүйлийн байдал, гүйцэтгэл, харуулах төрөх зэргийг илэрхийлдэг гэж юм тий. Тийм юмны байдал, тийм юмны хийж байгаа маяг. За сэцүү зүгөө харах юм бол мэши юм уу үйл үгийн мас хэлбэрийг хавангуудаа масыг нь хасаж ангуудаа бүри. Номи мас ихээр номи бүри. Эсвэл табе бүри ч юм уу тийм ээ. Ингэж орж ирдэг гэсэн үг. За хэдүүлээ Якуцука Котобаг нэгийг харъя. Доши буюу үйл үгийн ардаас бүри авч ин тийм ээ. Табе бүри гэхээр идэж байгаа байдал байх нь шүү дээ. Табе бүри. Куй бүри. Номи бүри. Гэдэг дандаа масыг нь хавангуудаа залгацсан байна. Кай бүри. Наки бүри. Маке бүри. Үре бүри. За хэдүүлээ рэбүн харах юм бол ойлгомжтой болсон цаашаа явъя. Дошигийн бүри бүри гэж юм тийм. За и бүри. Каки бүри, ханаши бүри, ханаши бүри. Хай бичиж увате бүри. Утай бүри, татакай бүри. Хэдүүлээ рэбүн харах юм бол бураширото доицу но決勝戦は歴史に残るほどの見事な戦いぶりでした。гэхээр Бразил то Дойцの決勝戦はгэхээр Бразил Германы шигшээ тоглолт нь энэ шигшээ тоглолт гişөөсэй шигшээ тоглолт нь歴史に残るほどгэхээр түүхэнд үлдэх үйс Микотоの戦いぶりдэшта гэхээр гайхамшигтай тэмцээ байлаа. Тэг татакай бүри гэдэг нь болохоор одоо гайхалтай одоо тэмцээ. Мигото гэдэг нь болохоор гайхамшигтай гэсэн. Харин татакай бүри гэдэг нь болохоор одоо тийм ийм тэмцээ. Ийм гүйцэтгэл тийм байлаа гэж орчуулж байна. За дараагийн Теребиде Юбоко Минно Кураши бүрига шоукай саремашта гэхээр ТV-гээр нүүдэлчдийн амьдралын хэв маягийг танилцуулсан. Тэгээ хэм маяг гэж орчуулж байгаа гэсэн. Амьдралын хэм маяг. За дараагийнх нь одоо Мэшиг ардаас бас бүри авч болно гэж хэлсэн тийм ээ. Мэшиг ардаас бүри авч болно. Шигото бүри буюу ажлын хэм маяг, Сейгацу бүри, амьдралын хэм маяг, Тинсай бүри, Кацуяку бүри, Бенкё бүри гэж ингэж одоо орж иж болдог байх нэ. За хэдүүлээ рэбүн харах юм бол Карено ханаши бүри ва сенсей но юу датта гэхээр Карено ханаши бүри түүний ярьж байгаа байдал нь сенсей но юу датта гэхээр багш шиг санагцсан. Тэгэхээр ханаши бүри гэдэг маань ярих байдал, ярианы өнгө тэр ярьж байгаа тэр байдлын л ханаши бүри гэж хэлж байгаа юм байна шүү дээ, тийм ээ. Дараагийнх нь каношоно табеппурива кимочи гэхээр тэр эмэгтэйгийн идэж байгаа байдал, хооллох маяг тийм яг идэж байгаа тэр байдал, хооллох маяг нь сайхан харагдаж байна гэж. За дараагийнх нь карено хатараки пури ба субараши гэхээр тэр эрэгтэйгийн ажиллаж байгаа байдал үнэхээр гайхалтай юмны байдал тэр яг тэрийн тэг хийж байгаа үйлдэлийг хийж байгаа байдлыг хэлэхдээ юу бол пүри гэж ашигладаг байх нэ. За ингээд манай N3-ийн юу дуусчлаа. Бүх дүрм маань дуусчлаа. Та нар маань мэдэхгүй юм бол надад холбоотой асууж болно шүү. Баярлалаа. Баяртай. Оцкарэ сама дэс.